цаана өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2024 оны 7 дугаар сарын эхээр энэ бол зүүн өмнөд Азийн хамгийн алдартай амралтын газар. Жинхэнэ яваач ингэж хэлж болно. Өдөр бүр 100 жуулчид мөрөөдлийн аяллаа эдлэгээр эндэрнэ. Тэдний дунд Хятадын Чиндаавгаас ирсэн 38 настай Ян Румен байлаа. Тэр өндөр зэрэглэлийн йог фитнесийн төвийн захирал, амжилттай бизнес эрхлэгч. Түүний Facebook, Instagram дүүрэн үнэтэй рестораны зураг, йог хийж буй агшин, брендийн ховор утастай төрхүүд. Тэр зөвхөн үзэсгэлэнтэй биш, амжилт, мөнгөний бэлэгдэл мэт харагдана. Тэр Макаогийн VIP казиногийн картаач сошиалд харуулж, шөнийн гэрлэн доор нэмзэглэн зургууд нь олон хүн татархал дөрвөлдөг байв. Румен арьсаа толгор байлгахын тулд тогтмол ботокс, гоо сайхны имчилгээ, биеийн тамир, хөшрөлтөө сэргийлэх арга дагагчтайгаа байн хуваалцсан. Бараг 40 нас хүрч байсан ч хортой мэд царай бие атгалж интернетэд мөнхийн залуу эмэгтэй гэдэг байжээ. Ийм төгс имиж өөрийн бүтээсэн санхүүгийн амжилт бие даасан байдал нийлээд түүнийг олон хүний хатархлан төв болгов. 2024 оны 6 дугаар сарын сүүлээр Румен шинэ аялалтаа бэлдэж эхэлжээ. Тэр найзуудаа энэ удаа Таиланд руу явж усан баярт оролцсонгоо сүүлийн саруудын ядаргаагаа тайлна гэж хэлсэн. 6 дугаар сарын 30-нд тэр Instagram-да шинэ зураг орууллаа. Таиландын усны баяр үнэхээр стресс тайлдаг юм байна. Хятадаас тэсөөр мэдрэмж хүн болгон сайхан хөгжилдөж байна гэжээ. Зураг дээр тэр тод өнгийн уцтай инээмсэглэн зогсож харын хэсэгт баярлаж ус цацж буй хүмүүс харагдана. Тэр өдрөөс хойш Румений сошиал гинэд чимээгүй болов. Эхэндээ найзууд нь санаа зовсонгүй. Тэр хаяа интернетээс холдож амралтанд явдаг зуршилтай. Гэвч 7 дугаар сарын 3-нд нэг л сонин санагдлаа. Найз нь Румений WeChat хэд хоног дараалан алхалтын тонтыг багааг анзаарчээ. Гэхдээ хачирхалтай нь түүний аккаунт онлайн гэж гарч ирсэн байна. Руменд ямар нэгэн зүйл болж сэтгэлж эхэлсэн юм. Уцруу залгаж мессеж бичсэн ч хариу байсангүй. Найз нь Хятадд байгаа эгч найз нөхдөд холбогдов. Бүгд нэгэн дугаар энэ удаа нэг л бишээ гэжээ. Тэр шөнө Рументэй холбоо тасарсан яг тэр үед гэр бүл нь Таиландаас дуудлага авлаа. Мөс шиг хүүтэн хоолоогоор 1 сая юан бэлт хэрвээ цагдаа эсвэл элчин сайдын яамд мэдэгдвэл барьцаалагдсан хүн аюулд орно гэв. Энэ бол жирийн ловер биш, урьдчилан бэлдсэн хүн барьцаалах гэмтэр гэдэг нь тодорхой. Гэр бүлэнд цочрод сандарч найз нөхөд танилуд цаашлаад цагдаагаас л усамжгуйлаа. Гэвч хэдхэн цагийн дараа бүх найдвар тасарсан. Тэр аимшигтай дуудлагын дараахан Румений утас бүр мөсөн унтарч амьд байгаа эсхийг мэдэхгүй болсон юм. 7 дугаар сарын 3-ны орой гэхэд гэр бүл нь ямар ч найдваргүй болсноо ойлгоод Таиландын цагдаад яралтай мэдэгдэв. Цагдаа нар тэр шөнөдөө Румен атсан газар бүрийн камерыг шалгав. Дэлгэцэн дээр гарч ирсэн дүрс бүр бүгдийг цочирдууллаа. 7 дугаар сарын 1-ний үдээс хойш Бангкокийн нэг гудамжинд Румен гарч ирж танихгүй нэг эртээ уулзжээ. Тэд гар гараасаа хөтөлсөн нэгэн зочид буудлын алгаар орсон байна. Тэр мөчөөс хойш Румений ямар ч дүрс дахиж гараагүй. Харин хамт буудлын руу орсон эрэгтэй нь бас сураггүй. Мөрдлөгийн дараагийн өдөр Бангкокийн цахын наам гүмжижиг тосгонд иргэд хэд хоногийн турш аимшигтай өмхийн өндрийн талаар хэлв. Эхэндээ тэд хоолны үлдэгдэл амьтны сэгцэн байх гэж бодсон. Гэвч олон хоногийн халуун наранд үнэр улам муудаж замаар өнгөрсөн хүмүүрийн татвар муухарахаар муухай унартаж байлаа. Тэгээд эцэст нь цагдаад мэдэгджээ. Цагдаа нар газар дээр очимогц машинаас буугаад л хамар цоргон үнэр өвхтөв. Туршлагатай мөрдөгч үнэрийг даган нарийн жимээр орч бутны цаадах жижиг нуурын хажууд цэнхэр бэрзент толлоо. Тэд бэйлийн өмсөж болгоомжтойгоор бэрзентийг өргөтөл доор нь хар өнгийн шатсан хогийн ут байлаа. Уутнаас муудаж харлсан гуйны эсэг гэл гарчээ. Тэр даруй шүүх хэмлэгийн багийг дуудсан. Ихэд муудсан байсан болохоор тэнд нь хэн болохыг шууд тогтоох боломжгүй. Гэхдээ байршил хугацаа нь саяхан алга болсон Хятадын жуулчин Румений эргийг санагдуулж байв. Энэ гуйны эсэг бол аимшигт хэргийг илрүүлэх анхны улмар байлаа. Мөн хэдэн километрийн зайд өөр нэг бүтэн дундаас цагдаа нар шинэ улмар руу толсон. Газар юмш таасан мөр тодхоо үлджээ. Шүүх хэмлэгийнхэн газар дээр шинжилгээ хийж эд мөрийн баримтыг цуглуулв. Шатаасан хувцсны үлдэгдэл, чимдаамны хагархай, хүс эдэс хүний ясны үрмэг. Анхан шатны шинжилгээгээр эдгээр нь хүний эд үлдэгдэл болох нь батлагдав. Гэмт хэрэгтэн шатааж уул мөрөөд нуухыг оролцсон ч хүний бие амархан шатдаг зүйл биш болохоор тэр бүхнийг бүрэн устгаж чадаагүй юм. Ингээд өөрийнхөө эсрэг амьд нотлохог газарт тарааж үлдээжээ. Газар дээрээс авсан сорьтын анхээ мэрэгжлийн дүнэлтийг нэгтгэхэд олдсон биеийн эсгүүд нь алга болсон жуулчин Румен мөн гэдгэн тогтов. 7 дугаар сарын 12-нд Таиландын цагдаа нар Атая мужийн Бангкок бус тосгоны арын нуурын орчмоос олдсон нөгөө үеийн эсэгч Руменийх болох нь ДНХ-гээр баталцаарлаа. Нас барсан цаг нь 7 дугаар сарын 3-ны үүрээр басан гэж тогтоогдов. Таиланд Хятад хамтран Румений алга болохоос өмнөхийг шалгаж эхэлжээ. Очсон газар бүр уулзсан хүн бүр сошиал дахь бичлэг хүртэл юу ч орхилгүй шалгав. Румений сошиалыг шалгахад нэг эрэгтэй үнтэй байнга чадалж байсан нь илэрлээ.
шалгахад Хятадын анхуу мужис гаралтай 33 настай Ма Янин түүнийг шалгахад 2 сарын өмнөөс Румын руу зориг доортож эхэлжээ. 5 дугаар сард Румыны аялын постондоор чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Азтай юм. Азаа надад хуваалцаач гэж бичсэн байв. Удалгүй бие биенээ дагаж өдөр бүр чаддаг болсон байна. Ма Янин сошиалтай үнэтэй цаг зүүж BMW унаж алдартай арлуудаар аялж костюмтэй ганган төрхөөрөө амжилттай залуу шиг харагддаг байв. Зураг бүр нь баян уншил харуулдаг байсан. Мөн хувийн онгоцон дотор дарж сууж Малайз, Тайланд, Дубай хооронд ажлын уулзалт хийдэг мэт бичлэгээ тавина. Түүний нэр дээр компани өндөр үртэй, зөвхөн цаасан дээр л бүртгэлтэй, бодитоор бол ажилтгүй хоосон компани байсан. Өмнө нь тоног төхөөрөмжийн түрээс нэрээр заллан хийж нэг эмэгтэйгээс 2 сая ян авч ердөө 200 мянга буцаа өгөөд алга болсон хэрэгтэй. Жинхэнэ амьдрал нь гэлцэл биш, өрн дарагдсан л өөрчн. Товчхондоо Ма Янин бол амжилттай нэгэн биш, зүгээр л ганган дүрсгсэн ангууч байв. Түүний энэ төгс дүрэнд Румын итгэсэн юм. Онлайнаар байн гарч байсан тэд уулзахаар болсон. Румын бол ганцаархнаа аялж яваа, үзэсгэлэнтэй ганц бие эмэгтэй. Харин Ма Янин мөнгөгүй өртөө байв. Ийм нөхцөлд Румын түнд яг л төгс бай болж харагдсан байна. Хилийн бүртгэл камер шалгахад анхны уулзалт 2024 оны 6 дугаар сарын 26 Бангкокийн төвийн худалдааны төв Times Square зогсоолт 5 цаг 22 минутад Ма Янин цагаан түрээсийн хондоогоор ирж удахгүй Румын аялын чандамтай гарч ирнэ. Ма Янин чандамыг нь өргөж хамтдаа машин цулаа. Дараа нь тэд ресторанд орой ол идсэн. Камер дээр тэд инээлдэж осууч шиг дотн харагдав. Гэвч мөрдөгчийн нүдэнд Ма Янин айж төгссөн харагдаж байлаа. Орчин тойрны ажиглаж уцаа байн оролдоно. 7 дугаар сарын 1-ний үдээс хойш супермаркетын камерын бичлэгт хоёул орж ирж байгаа нь харагдана. Ма Янин ямар нэг юм үрсэн харин Румын уцаа харж инээмсэглэн алхаж байв. Тэр орой тэд Бангкокийн захын буудлын руу орлоо. Тэр мөчөөс хойш Румын дахиж нэг ч камерт гараагүй. Цагдаа тэдний гар гараасаа хөтөлсөн буудлын орсныг бичлэгээр баталсан ч Румыны найзын дэлгэсэн чадаас харуул байдлаа өгтөөр өөр өнгөйстэй байсан байна. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө Румын өөр нэг эрэгтэйд чи надад хайргүй юм шиг би үнэхээр гунигтай байна гэж бичжээ. Тэр эрэгтэй бид танилцаад 2 хонож байна. Хайр ярих болоогүй бидтэй гэж хариулсан. Гэвч найзуудынх нь хэлснээр сошиал дээр зоригтой хүчтэй харагдагч бодит амьдрал дээр анхаарал халамжуулсан энгийн нэг эмэгтэй байв. Тиймээс зөв цагт гарч ирсэн ирчүүдэд сэтгэлээ амархан нээдэг байжээ. Энэ аялал нь чадалтай хүнтэйгээ уулзах зорилготой байсан уу? Эсвэл зүгээр санамсаргүй уулзалт байсан уу? Зөвхөн үнийг л Румын мэдэх байлаа. Түүний хүсэж байсан романтик уулзалт үнэндээ аль хэдийн урьдчилан бэлдсэн үглийн занг байжээ. Цагаан Хондагийн явсан замын камерын бичлэгийг шалгахад Румыны сургуу болсон өдрөдөд машин Бангкокоос Атаягийн зах руу явжээ. Энэ нь цогцолсон газар. Камерын бичлэгийн цагийн дарааллаас харахад аллах 7 дугаар сарын 2-ны өрөөр болсон байжээ. Тэдний байсан буудлын өрөө цэвэрхэн байсан. Цусны тал байтугай орны давж хэрэглээгүй хэвээр. Гэвч угаалгын өрөөнөөс нүдэнд үл үзэгдэх цусны маш жижиг улмөр олдож Румыны ДНХ болохыг тогтоосон. Мэргэжилтнүүдийн үзснээр угаалгын өрөө нь цус угааж уул мөрөө дарахад тохиромжтой газар байжээ. Тэдний үзэж байгаагаар гэмт хэрэгтэн хөхрийн өвчл ашиглан уул мөр арилгахыг оролцсон бололтой. Гэвч энэ бүхнийг шүүх хэмжээний шинжилгээ илрүүлж чадсан юм. Ма Янин өрөөнд дотор цогцыг хэсэглэн хувааж биеийг ягаан чандаамд хийж 3 цаг 40 минутад буудлаас гарч Атаягийн захын хүн багтаа газар зогссон байна. Удалгүй галаас ч хар утаа суунаглан өмхийн үнэр тархжээ. 4-5 цагийн хооронд нутгийн иргэд ажилдаа явдаг. Нэг хүн 200 метрийн зайд гал хүний сүдэр харсан ч шүн хог шатааж байна гэж бодоод явжээ. Хэд хоногийн дараа шатан цогцолцсон мэдээллийг сонсоод тэр хүн шууд мэдүүлэг өгч цагдаа нарт газрыг зааж тусалсан. Мөн түрээсийн машины GPS нь 3 цаг 40 минутаас 5 цаг 10 минутын хооронд хэргийн газар орчимд олон удаа зогсно нь гэрчийн мэдүүлэгтээ таарав. Ингээд гал тавьсан газар машины мөр гэрчийн мэдүүлгийг хараад Ма Янин гэмт хэрэгтэн гэж дүгнэв. Даруй 90 сурвалжлах шийдвэр гарлаа. Цагдаа ажиллагаагаа эхлэхэд Ма Янин уцаа амтраач түрээсийн машиныг буцаа өгөө цогтов. 90 сурвалжлах зар гарч хил бомбд нисэх буудлууд анхаарч эхэлсэн. Гэвч тэр Тайланд дотор байгаа хэсэг тодорхойгүй байлаа. Гэтэл мөрдлөгийн явцад томоохон шинэ мэдээлэл Макаогоос гарч ирэв. Румыны WeChat Pay дансаар гүйлгээгдсэн илэрсэн бөгөөд энэ нь тэр нас барсан батлагдсанаас ердөө эдгэн цагийн дараа болсон байв. Ма Янин 7 дугаар сарын 2-нд Бангкокоос ниссэн ч шууд Макао руу очиагүй. Хонконгоор дамжин ирсэн байна. Энэ нь цагдаа нарыг төрөгдүүлэх гэсэн тактик байжээ. 7 дугаар сарын 4-нд Carrefour супермаркетд гүйлгээ, 7 дугаар сарын 5-ны өглөө Венашин Макао төчид будалд худалдаа авалт хийсэн. 7 дугаар сарын 6-ны 5 цаг 4 минутад 1043 яны гүйлгээ, 7 дугаар сарын 6-ны 6 цаг 40 минутад дахин Carrefour худалдаа авалт,
Энэ бүгд Румын нас барснаас хойш худалдаа авалт хийгдсэн. Маяаны Румыны утсыг авч дансаар нь гүйлгээж амьд байгаа мэт харагдуулах гэж оролцсон. Ингэж мөрдөгчийг төрөгдүүлж өөртөө зүгтэх хугацаа авах гэсэн юм. Тайландын цагдаа нар олон улсын хэмжээнд 90 аяг ажиллагаа зарлахаас өмнө Маяаны нөөрөө Макаод ил гарч иржээ. 7 дугаар сарын 10-нд Ламбарданд орж брендийн цаг барьцаалж мөнгө авахыг оролдлоо. Шинжээч цагийг хуурамч болохыг тогтоож цагдаад мэдэгдэв. Ингээд Маяаны зүгтэх зам хаагдсан юм. Маяаны Макаод баримтлагдаж хэрэг Хятад Тайландын хамтарсан мөрдөнд шилжив. Тайланд шүүхийг хүссэн ч сэжигтэн хохирогч хоёул Хятадын иргэн тул түүнийг Хятадд шилжүүлж шийдвэрлэхээр болсон. Шүүхтэр Маяаны шоронгийн хувцастай ядарсан төрхтэй гарч ирв. Сошиал дахь ганган баян хүний дүрээс тэсвэр мөрдөн шалгалтын албан дүгнэлтүүд шүүх эмнэлгийн шинжилгээ, камерын чухал бичлэгүүд, газар дээр хэд мөрийн баримтууд бүх баримтыг авсаргаж шүүхтэр танилцуулсан. Маяаны өмгөөлөгч маргалдаж байгаад санамсаргүй алсан гэж тайлбарлахыг оролцсон ч прокурор хатуу ницав. Санаатай ойртолд уурамч баяндуур итгэл олж авах, аллах, эд хөрөнгө авч зүхтах, цогцыг задлан шатааж устгах хорлолго, хохирогчийн дансыг ашиглан амьд мэт харагдуулах. Энэ бүхнээс төлөвлөгөө зорилго тооцоо тод харагдаж байна гэж прокурор хэлсэн. Шүүх эцэст нь шийдвэрээ гаргалаа. Маяаны санаатай хүн амны хэрэг уул мөрөд арахын тулд цогт шатаасан. Гин буруутай тооцож цаазаар явах оноо. Румын Маяаны хоёулаа сошиалдоо төгс дүрх бүтээсэн байлаа. Нэг нь амжилттай, тансаг амьдралтай би даасан эмэгтэй. Нөгөө нь ээлдэг, ухаалаг, амжилттай мэт харагддаг ир. Гэвч энэ бүгд зүгээр л хурамч дүр байсан. Хүмүүс зөвхөн бусдын гаднах сайн талыг л харж, жинхэнэ дотоод мөн чанарыг ойлгохгүй өнгөрөхөд өөрийн мэдлгүй аюул руу алхаж эхэлдэг. Румын гаднаа хүчтэй төгс харагддаг байсан ч дотроо ганцаардмал анхаарал халамж хүссэн нэгэн байжээ. Тиймээс төгс мэт харагдсан хүнд амархан итгэж сэрэмжээ алдсан. Харин Маяаны бол ангууч төрлийн гэмт хэрэгтэн. Хохирогчийн сул талыг олж түүгээр нь ашиг хонжоо авч байсан. Энэ хэрэг бол онлайнаар буруу үнэтэй танилцаж амиа алдсан хэрэг юм. Сошиал дээр хүн бүр өөрийн хамгийн төгс, хамгийн сайхан талыг л харуулдаг. Гэхдээ тэр төгс байдал нь бодит амьдралд үнэн байдгүй. Ямар нэгэн зүйл хэд төгс харагдах тусам бид түүнийг аюулгүй гэж эндүрхэн амархан. Та энэ нэргийн талаар юу гэж бодож байна? Сэтгэлдээ үлдээгээрэй. За энэ удаагийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.